Би зүгээр засгийн газрын танилцуулгыг сонсохоор дархан Эрдэнэт 100 модыг хот болгох ажлыг бид нар одоо хийж чадахгүй байл гэдэг ийм зүйл. Гэхдээ энэ яг тодорхой үндслүүдэд хэлмээр байх юм. Яг юун дээр гацх вэ? Уг нь бол танаа засгийн газар одоо мега төсөл хийхгүй. Төрийн албаны олигтой шинжилэл бол байхгүй. Тэг яг юу хийх гээд байгаа хүмүүс вэ гэдэг ийм асуулт одоо их хурл дээр биш. Улаанбаатар даяараа л асууж ин лээ л дээ. Яг яах гээд байгаа хүмүүс вэ гэдэг. Тэгэхээр энэ хэрэгж байгаа цаг хугацаанд энэ хот байгуулах ажлаа ядаж жоох урагшлуулад ард нь гарчиж болдгоо мó л гэж ингэж асуумаар байгаа юм л да. Нэгдүгээрт. Хоёрдугаарт Улаанбаатар хотын даргыг Монгол Ардын намын улс төрийн зөвлөлөөс санал хурааж нэр дэвшүүлсэн гэдэг ийм яриа мэдээлэлээр хэвлэл мэдээлэлээр гараад байгаа. Яг ийм болсон уу? Амар сайхан сайдаа. Ийм хоёр асуултанд хариулт өгөөч. За амар сайхан сайдын микрофоныг өгье. Хариулт. За нэгдүгээр Антөмөр гишүүний асуулт. За үүн яг би түрүү үгэндээ хэлсэн. Болж игэл бүгдийг ингээд хэрэгжүүлээд байх хэрэгтэй юм байна. Ягаад гэвэл хот гэдэг өөрөө иргэншил соёл дээрээс нь хөгжиж шинжилгээний бас нэг бодлогын суурь болж өвж идэг. Статус эхлээд. Тэгээ Улаанбаатар хот руу чиглэсэн энэ төвлөрөл сар одоо төвчлийг бууруулахтай холбоотой тухайн орчинд одоо бүсгсэн хөгжилтөд уялдуулж сум орон нутгийг хөгжүүлэх, хотын статустайгаар хөгжүүлэх гэдэг бол өөрөө маш том одоо ач холбогдолтой асуудал. Гэхдээ энэ дээр аймаг орон нутгууд ялангуяа одоо таны дурддагд Дархан Эрдэнэт Орхон гэдэг энэ аймагуд дээр бол газар нутгийн гэдэг юм уу газрын одоо хилийн засгийн маргаантай асуудал. За тэгээд аймгийн төвийг хот болголоо гэхэд сумдаа яах юм? Аймгаа яах юм гэдэг ийм тухайн аймаг орон нутгаас сонгогдсон гишүүдийн бас өөрсдийнх нь санал зөвлөлтөөнтэй асуудлууд байгаа. Аймаг орон нутгаас гаргаж байгаа саналууд нь байгаа учраас хэрвээ тийм тохиолдолд бол бас энэ өөрөө хэрэгжих боломжгүй гэж нэгдүгээрт үзэж байгаа. Хоёрдугаарт бол бас эдийн засгийн хувьд нэлээд одоо хүндрэл бэрхшээлтэй асуудлууд тулгарх нэ гэж өөрсдөө байр суурьдаа илэрхийлж байгаа учраас хамгийн боломжтой гэсэн хэрэгжих одоо орчин нөхцөл нь бүрдсэн гэсэн одоо хоёр налаваг нуурыг оруулж ирж байгаа гэж ойлгож болно. Нэгдүгээрт. За хоёрдугаарт бол таны асуусан асуулт төр Улаанбаатар хотын захирагчийг сонгоход бол мэдээж одоо нийслэлийн иргэдийн хуралд олонхыг бүрдүүлсэн Монгол Ардын нам бүлгийн одоо бүлгээс засаг даргыг оруулах саналаа нийслэлийн намын орооны тэргүүлэгчдэр хилцээд оруулдаг ийм дүрмтэй энэ дүрмийнхаа хүрээнд оруулж асуудлуудаа шийдвэрлээд явж байгаа гэж ойлгож байна.